химийн урлагийн хурд энэ сэдвийг өнөөдөр авч үзэх гэж байна. Химийн урлагийн хурд юу нь хэрэгтэй вэ? Энэ талаар би хүн болгон дотор тунгаах хэрэгтэй. Химийн урлагийн хурд 100 ойлголтыг бүрэн судлах нь үйлдвэр аж ахуй эрүүл мэндийн гэх мэт олон салбаруудад их чухал хөгжил дэвшлийг авчирч чадсан байдаг. Химийн урлагийн үр дүнд тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг яг хичнээн хугацаанд гарган авах боломжтой тохиолдсон бүрэн тооцоож таамаглаж чаддгаараа их онцлогтой зүйл байгаа. За химийн урлагийн хурд нь их олон янз байдаг. За жишээлбэл төмөр зэврэг үзэгдэл байна. За хүнсний бүтээгдэхүүн болох одоо үзэгдэл байна. Салют буюу баярын гэрлэн буудах ч юм уу тесрэж дэлбэрэх бодис тесрэж дэлбэрэх одоо тесрэх бөмбөг тесрэж дэлбэрэх маань маш агсан зур явагддаг юм урлагууд байгаа. За ингээд урлагийн хувьд хугацааных нь хамаарлаас олж хурдан явагддаг, түргэн явагддаг, маш хурдан явагддаг гэж ангилдаг. Ерөнхий ангиллаас айж болох нэ. За химийн урлагийн мөн чанарыг ерөөсөө хүн танин мэдсэн байх хэрэгтэй. Энэ хүн гэхэд одоо химийн энд одоо бөмбөг дэлбэрэж яхад бодоод зогсож байна тийм ээ. За бөмбөг дэлбэрсний дараа ямар үсэгдэл болох вэ гэдэг зүйлийг таамаглаж чадаагүй учраас өөрийнх нь биеинд одоо эрүүл мэндээр хохирох юм асуудал гарсан байгаа. Хурд бол ерөөсөө өөрчлөлт гэсэн утгаар ерөнхий ойлголтыг бол авч болно. Хурд бол за энэ хоёр хүнээр жишээ авахад Аз-ээс одоо уулын орой хүрэхэд хоёулаа л ерөөсөө яг 10 минутын хугацааг шаардсан юм. Тэгэхээр ямар зам туулсан хамаагүйгээр туулсан замын уртыг хугацаанд харьцуулсан харьцааг л химийн урлагийн хурд ер нь ямар ч хурдаар тодорхойлж болно гэсэн. Хурд гэсэн үгтэй эндээ гарч ирдэг. За хурд гэдэг нь ерөөсөө өөрчлөлтүүдийн нэг ч хугацаанд эрчмийг хурд гэж одоо их товчлсон өгөөр хийж болно. Мөн зөвхөн механик хөдөлгөөнд хамаатай зүйл биш юм аа. Энийг бол ерөөсөө маш зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо сэнсийг эргэх эрчмийн явсан замаар нь бус эрэлт хийсэн тоогоор нь одоо оновчтой тодорхойлт гарган одоо замыг хурдыг олдог сэнсний одоо эргэх хурдыг. За тэгэхээр сэнс бол ингээ эргэдэг мөртлөө одоо явна гэсэн ойлголт байхгүй учраас эргэлтийн тоогоор л одоо хурдыг нь олно гэсэн үг байдаг. За уянтай ижлэр энэ хурдны олон төрлүүд байдаг. За машины хурд байна. Машины хурдыг нэг хугацаанд туулсан замаар тодорхойлж болно. Тоо бодох хурд байна. Нэг хугацаанд бодсон бодлогоны хурдаар тодорхойлж болно. Шүдэн засах хурд байна. Нэг хугацаанд шатсан шүдэнсний толгой бас толгойн массын хэмжээгээр одоо урлагийн хурдыг илэрхийлж болно гэж ойлгож байна. За тэгэхээр одоо химийн урлагийн хурдыг одоо жинхэнэ химик тал руугаа орох юм тийм ээ. Химийн урлагийн хурдыг хэмжих яг тэр арга руу одоо орно. Тийм учраас одоо яг ямар туршилт гаргаж байгааг маш сайн ажиглах хэрэгтэй. За туршилтын хэсэг ажиглая. Туршилт явуулахаас өмнө ийм байсан. Туршилт явуулсны дараа ийм болсон гэдэг утгаар ер нь бол ялгаан болох хэлбэрээс ашиглаж болно. За энд ямар урал явуулсан гэдгээр одоо ярилцъя. Цайрыг давсны хүчлээр үйлчлэх хурдыг судлах туршилтын зургийг одоо энд өгсөн байна. За энд бол давсны хүчлийн уусмал байна. За давсны хүчлийн уусмал дээр цайр ялцыг хийхээр бэлдсэн байна. За ингээд энэ өндрийн хэмжээг өгсөн байна. За ингээд цайр ялцыг энэ гогцоог эргүүлэхэд цайр ялц маань давсны хүчлийн уусмал руу одоо гарсан байна. За цайр ялц ороход энэ бөмбөлгнүүд одоо ингээд үүсч гарсан байна.
Энэ бөмбөлөгнүүд маань энэ хоолоогоор дамжаад нөгөө эзэн түүний өндрийн хэмжээ маань өөрчлөгдсөн байна. За ийм хавцаа байсан өндөр маань ийм болж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ эзэн түүний өөрчлөлт гарч ирсэн гэсэн. Үүнийг ашиглан бид урлагийн хурдыг олно гэсэн. За тэгэхээр энэ бол мэдээж хугацааны өөрчлөлттэй хамаатай эзэн түүний өөрчлөлт байгаа. За цааш нь слайдыг үлгэе. За урлагийн нэгтгэлийг бичихэд хатууд цайр бодис маань шингэн давсны хүчилтэй урууд ороод цайрын хлоридын давс үсгээд ус төрөгчийн хийг ялгаруулсан байна. За туршилтын үр дүнг бид нар туршилтынхаа 10 секунд тутамд хэмжиж авсан эзэл хүн болон хугацааны хамаарлыг харуулсан график байгуулсан байгаа. Эзэл хүн бол хугацаа өнгөрөх тусам эзэл хүн нь нэмэгдэж байна. Тэгэхээр ямарваа урвал болоод ерөөсөө эзэл хүн нэмэгдэнэ гэдэг маань тухайн давсны хүчлийн уусмал байгаа давсны хүчлийн тоо багасах үзүүлэлт энд гарч ирж байгаа. Тэгэхээр давсны хүчийг хэдий ч нэ багасна, төдий ч нэ эзэл хүн нэмэгдэж байна гэдэг утгатай учраас яг энэ графикаас дүгнэлт гаргая гэвэл хугацаа өнгөрөх тусам тухайн бодисын концентрациас хамааран урвал маань хурдан явагдана. Тэгэхээр урвалын хурд маань концентрациас шууд хамааралтай гэсэн дүгнэлтийг эндээс хийж байна. За тэгэхээр тодорхойлолттой гаргахын тулд бид нар физик ухтгууныхаа дундаж хурдын тодорхойлолтыг эргэн санах хэрэгтэй. За дундаж хурд маань бие тодорхой хугацаанд туулсан замын өөрчлөлтийг хугацааны өөрчлөлт харьцуулсан хавцааг дундаж хурд гэж хэлдэг. Тэгэхээр урвалын хурдыг бол бид нар цайр ялцыг давсны хүчлийн уусмал дуусгаснараа дүгнэн бичихэд урвалд орж буй бодисын концентрацийн өөрчлөлтийг хугацааны өөрчлөлтөнд харьцуулсан хавцааг урвалын хурд гэж хэлдэг байна. За химийн урвалын математик илэрхийллийг бид нар бичиж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр хурдыг бид нар фэс гэж тэмдэглэнэ. За концентрацийн өөрчлөлт хийж байгаа учраас хоёрт эцсийн үеийн концентрациас эхний үеийн концентрацийг хасаад эцсийн хугацаагаас эхний хугацааг хасаад ингэж гарсан өөрчлөлт маань урвалын хурд болж байна. За энэ үзүүлэлт маань урвалын хурд маань концентрациас нөлөөлж байна гэдэг зүйлийг харуулсан томьёо байгаа. Энэ томьёог ашиглан бид нар төрөл бүрийн бодлогыг бодож чаддаг болно гэсэн. За ингээд ерөнхийдөө энэ бичвэрийн бүгдээр ингээд харахад агарын найрлагын бүр 80 орчим хувийг азот эзэлдэг байна. За тэгэхээр харин үлдсэн 10 гаруй хувийг хүчил төрөгч эзлээ, 20 хувийг эзлээ. Тэгээд эзэлдэг. Тэгэхээр энэ агаарт байгаа хүчил төрөгч азот хоёр маань хоорондоо ер нь урвалд орох төлөв байдгийн болов. Энэ талаар та нар өмнө бодох хэрэгтэй байна. За тэгэхээр хэрвээ урвалд орвол N2O гэдэг бодис үүснэ. Гэхдээ N2O маань маш хурд үнэртэй хортой хий. Гэвч агаар манлын найрлагын үндсэн хэсгийг бүтээдэг азот хүчил төрөгчийн хиймэг ямар учраас хоорондоо нэгдэн азотын эсэл хэмээх хортыг үүсэхгүй байна вэ? Яагаад ийм N2O гэдэг хорт хийг үүсэхгүй байна вэ? Хэрвээ бид нар яг хэвийн ийм тасганы температурт байхад энийгээр амьсгаж гинэ гэж асуудагтай шүү дээ. Яагаад бид нэг хордохгүй байна вэ? За тэгэхээр энэ аян цэцлэгний үед энэ урвал маань үүсдэг байна. Хэвийн нөхцөлд үүсэхгүй аян цэцлэгний үед гаднаас энэ тухайн урвал ямар нэгэн хүч нөлөөсний улмаас N2O гэдэг бодис маань үүсээд тэр хүчлийн бороо гэдэг зүйл эндээс болно.
Тэгэхээр зүгээр жирийн нөхцөлд энэ одоо урууд авахгүйгээр химийн урал цахилгаан тэр үед одоо ингэж үүсэж ийнэ гэдэг маань химийн уралын хорд энд бол цахилгаан цахил хооронд маш хурдан байдаг тэр хугацаанд л үүсэж ийн гэж ойлгож болно. За одоо нэг юм жишээ байна. За идэвхжлийн энерги. Тэгэхээр идэвхжлийн энерги бол тухайн урлагийн хурдны хувьд бол хамгийн одоо чухал одоо түлхүүр ойлголт нь байгаа. Идэвхжлийн энерги гэдэг нь бол химийн урвал гэдэг нь молекул нэгдэлтэй химийн холбоо тасарч химийн шинэ холбоо үүсгэх явцыг хэлдэг. Одоо өөрөөр хэлбэл их бодисуудын дундах химийн холбоо тасраад бүтээгдэхүүн бодисын химийн холбоо үүсгэх үзэгдлийг л одоо химийн урвал гэж хэлдэг байна. Тэгэхээр идэвхжлийн энергийг одоо химийн холбоо тасрах болон идэвхжлийн энергийг талаарх дараах одоо бичлэгийг үзүүлье. За тэгэхээр бүгдээрээ энэ бичлэгээс А молекул маань ВЦ молекултай за энэ урлагийг энд өгсөн байна. ВЦ молекултай мөргөлдөж АБ молекул мөн С гэсэн нэг дан бодисоос тогтсон молекулыг үүсгэх энэ урлагийг ажиллана. Тэгэхээр энд үүссэн одоо химийн холбоог улаанаар тэмдэглэсэн байгаа. Хэрвээ АВ2 уруу шинэ энэ хуучин холбоо тасраад энд шинэ холбоо үүсвэл энэ хоёрын хооронд улаан шар ягаан хоёрын хооронд улаан зугаас үүснэ. Энэ бол шинэ химийн холбоо үүсэж байгаа гэсэн утгатай байгаа. За одоо бүгдээрээ энэ бичлэгийг ажиглая. За энэ химийн холбоо тасарч химийн холбоо шинээр үүсэж байгаа үзэгдэл явуулчих. За тэгэхээр энэ бол хичнээн үүсэж байгаа ч гэсэн одоо энэ яг нэг чигтээ зөв мөргөлдөж чадахгүй болохоор А молекул маань тэр Б молекул авч чадахгүй ийм байдалд хүрч байна. Хичнээн дахиж очиж бусад мөргөлдсөн ч гэсэн одоо энэ хоёр маань буцаж нийлж чадахгүй байгаа ийм үзэгдэл. Тэгэхээр энэ хэсэг зүйлийг бол мөргөлтийн онол гэдэг зүйлээр тайлбарж болдог. За мөргөлтийн онол гэдэг маань яг ашигтай орон зайд мөргөлтхийг л мөргөлтийн онол гэдэг. За тэгэхээр эндээс та бүхэн мөргөлтийн онол гэдэг зүйлийг харсан байгаа. За химийн холбоо шинээр үүсэх химийн хуучин холбоо тасрах үзэгдлийг эндээс тайлбарлаж бүрэн тайлбарлаж болж байгаа. За ийм учраас химийн урвал явуулахын тулд нэн тэргуунд их бодисын доторх химийн холбоос салгах хангалттай энерги шаардлагатай болдог. Энэ үзэгдлийг температур их байх тусам дотоод энерги их байна хэмээн тайлбарладаг. За дотоод энерги нь молекулын хэлбэлцэх, эргэлдэх, давших, одоо молекул дахь атомуудын холбоосын энерги, атом молекулын орбиталын янз бүрийн энергийн түвшинд электроны шилжилтийн энерги, цөмийг бүрдүүлэх жижиг хэсгийн холбоосын энерги зэрэг бидний одоо танин мэдэж байгаа, танин мэдэх боломжтой энергийн бүх илэрлүүдийг багтжиж дотоод энергитэй. За тэгэхээр энэхүү энергийн басыг идэвхжлийн энерги гэдэг. Тэгэхээр одоо идэвхжлийн энерги одоо энд хэр байгааг одоо дахин бичлэг харуулж тайлбарлана. За тийхээ өмнө энэ бичлэгэнд байгаа графикийг одоо цуг харж ажиглах шаардлага гарсан байгаа. Энд одоо идэвхжлийн энергийн график байна. Урвал явагдаж эхлэхэд график ямар байсан? Урвал явагдсны дараа энэ одоо шугам маань хаана ирснийг одоо ажиглах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ шугам маань яагаад урвал явагдаад дуусангууд одоо юу хаана очиж байгааг бас ажиглах шаардлагатай байгаа. За А молекулыг ВЦ молекултай урвалд оруулаад АВ С молекулыг үүсгэх байгаа. За эндээс А молекулаа сонгосон. За А молекулыг сонгоод за А молекулууд бол хоорондоо урвал авахгүйгээр одоо ийм хөдөлгөөнд оршиж байгаа. За ямар ч молекулууд ийм хөдөлгөөнд оршиж байдаг. За урвал маань ВЦ молекулыг одоо нэмэж өгнө. Тэгэхээр энэ урвал маань явуулнаа гэж ойлгоно.
За энд аавын молекул хэр их үүсэж байгааг ажиглана. Тэгвэл бүр ажиглах боломж байхгүй бол энд тоон үзүүлэлтийг ажиглана. За энэ одоогийн байдлаар аавын молекул 2 ширхэг үүссэн байна. Үүний нэгэн адилаар С молекул 2 ширхэг үүссэн. За идэвхтэй энергийн график бол хөдлсөн ойлголт байхгүй нь яагаад тэгэхээр маш цөөхөн тооны бүтээгдэхүүн байдал үүссэн байгаа учраас. За энэ молекулын хөдөлгөөнийг ихсэлээ. За молекулын хөдөлгөөнийг ихсэхэд энийг бүгд ажиглая, график ажиглая. Молекулын хөдөлгөөнийг ихсэхэд идэвхтэй энергитэй. Одоо идэвхтэй жижиг хэсгийн тоо их болж урал маань одоо явагдаж байна. За тэр урал явагдсан хэсэгт хамаарсан ногоон шугам бол дээш өгсөж байгаа. За урал ингээ бүрэн явагдсныг илэрхийлж байна. За тэгэхээр аавын молекулын тоо бүрэн явагдсан болохоор одоо тийм тоон үзүүлэлт нь бол их өндөр гарч ирж байгаа. За аавын молекулын тоо. За тэнд баг 20 шахуу болж байна. За энэ үзүүлэлт маань химийн урвал маань бүрэн явагдсан байна. Идэвхтийнхаа энергийн босхоос давсан учраас химийн урвал маань бүрэн явагдсан байна гэж үздэг байгаа. За гэртээ одоо гэрийн наалбараа тэмдэглэж авъя. Нэгдүгээр гэрийн наалбар. Химийн урвалын хурдыг илэрхийлсэн амьдрал дээрх 5 жишээ бичив. Яг химийн урвалын жишээг илэрхийлсэн. Одоо жишээлбэл бид нар хичээлийн эхлэл хэсэгт авсан төмөр зэврэх тийм ээ. Төмөр зэврэх үзэгдэл маань химийн урвалын нэгэн жишээ байна. За одоо үүнийг одоо 5 жишээгээ секунд буюу их хурдан явагддаг жишээ. За минут буюу арай удаан. Өдөр буюу одоо жоох удаан нэлээд удаан явагддаг. За 7 хоног бүр сарын хугацаатай үргэлж иддэг ийм химийн урвалын жишээ бичиж байна. За жишээд бол одоо санаа өгөх ялгаар хумсыг будах. Хумсны лагаар хумсыг будахад за энэ хоёр дээр бичигдэх байх. Хэдхэн минутын дотор хумсны лаг маань хатаж эхэлдэг. За тэгвэл хумсны лагийг ацетоноор арилгах. Одоо хумсны лаг арилгахчаар арилгах. Энэ бол ерөөс арчсан тохиолдолд одоо хумсны лаг маань арилдаг учраас энэ одоо секундын хэмжээгээр хэмжигдэх одоо энэ тэнд оруулал явагдаж байна гэж. За ерөнхийдөө 2 дугаар гэрийн наалгавраа танилцуулъя. За гэрийн наалгаврын зааврыг бол маш сайн унших хэрэгтэй. 0.1 моль 1 ширхгийг 0.1 моль гэсэн хэмжээг бол 1 ширхгийг дугуй дүрсээр зурна. За энэ дээр одоо 1 ширхгийг дугуй дүрсээр зурна. За тэгээ А, Б бодисоо бол өөр бодох юм. За одоо жишээлбэл нэгдүгээр тохиолдол дээр энэ дээр жишээ авч үзье. А бодис маань 0.4 моль гэж байна. Тэгэхээр А бодис маань 0.4-өөс 4 ширхэг дугуй дүрс авах юм. За Б бодис 0.3 моль гэдэг маань 3 ширхэг дугуй дүрс. Гэхдээ үүнийгээ ялгахын тулд одоо будах нь. За гэртээ очиод энэ концентрацид одоо ялгахын тулд будаж өгөх юм. За самын эзлэхүүн бол 1 литр хэмжээтэй гэж өгсөн. За тэгэхээр А бодис маань хэсэг хугацааны дараа уралд орсны дараа А бодис маань 4 байснаа 1 болсон. Б бодис маань 3 байсан юм. 3 хэвээрээ байх юм. Тэгэхээр самын эзлэхүүн маань 1 литр байна. Тэгэхээр эндээс гэрийн наалгартаа аль нь хурдан явагдах вэ? Одоо энэ хоёр урлагийн аль нь хурдан явагдах вэ гэдэг одоо энэ болцлыг хангасан өгүүлбэрийг тайлбарлаж байна. Хоёрдугаар тохиолдол. Самын эзлэхүүн 1 литр. А бодисын хэмжээ бага байна. Энэ А бодисын хэмжээ бас бага байна. Гэхдээ молекулын тоо энэ арай их, энд арай бага. Тэгэхээр энэ хоёрын аль тохиолдолд урвал хурдан явагдах вэ гэж асууж байна. За 3 дугаар тохиолдол гарч ирнэ.
За 3 дугаар тохиолдолд савны эзлэх нь 2 литр байсан. 2 литр болоход энийг бол 1-р тохиолдолтойгоо харьцуулаад гэрээ даалгаврыг хийж болно шүү. За тэгэхээр савны эзлэхүүн бол энэ ямар болсон байгааг ажиглаад энэ хоёр савны эзлэхүүний аль нь хурдан урал явагдах вэ гэсэн өгүүлбэрт одоо тайлбар хариу бичиж тайлбарлана гэсэн үг шүү. За ингээд гэрээ даалгаврыг хамжиж басъя. Дараагийн хичээлийн хүртэл баяртай.